За сайн байцгаана уу? Сайхан руу өглөөний мэнд хүргэе. За хамтдаа өглөөнийхөө үгийн цаг руу хандцгаая. Тэгээ үеийн цагийн төлөө хамтдаа эзэн даатхан залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь таньда энэ өглөөнийхөө үгийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж хамгаалж өгөөрэй. Тэгээ энэ цагаар дамжуулан та өргөжлүүлэн Иохан номны 38-аас 11:38-аас 44-р ишлэлээр дамжуулан өгөө өгж бидний зүрх сэтгэлд суулгаж өгөөрэй гэж эзэн Иесусийн нэрээр гуйн залбирцгаалаа. Амен. За хамтдаа өргөжлүүлээд 11-р бүлгээс суралцъя. За би энэс дуудъя. Иесус дахиад л дотроо гүнээ шаналж булшин дээр хурч ирвэ. Энэ нь агуу байсан бөгөөд амийг нь хадаар тагилсан байлаа. Иесус хадыг зайлуулахад талигаачин дүү Марта түүнд эзэн минь тэр үхээд 4 хонж байгаа тул одоо өмхөрсөн байгаа гэж хэлв. Иесус Мартад "Хэрэв чи итвэл Бурхны алдрыг харна гэж би чамд хэлсэн босуу" гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулв. Иесус дээшээ харан "Аава, та намайг сонссонд танд би талархаж байна. Та намайг үргэлж сонсдгийг би мэднэ. Гэвч та намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсоолны төлөө би үүнийг хэллээ" гэвэ. Тэр ийхүү айлдаад чанга дуугаар "Лазар гараад ир" гэж хашгирав. Талигаач гар хөлн оршуулгын болттой нүүр нь альчуураар ороолттой чигээрээ гарч ирв. Иесус тэдэнд тайлж түүнийг явуул гэвэ. Амен. За өнөөдрийн бидний судалж байгаа энэ хэсэгт үнэхээр энэ 11-р ишлэлийн оргил хэсэг нь гарч ирж байна. Иесус үхлийн хүчийг ялж тэр үхсэн Лазарыг амьлуулж байгаа тухайд гарч байна. Тэгээ Иесус булшны өмнө ирээд чулууг зайлуул гэж хэлсэн. Харин Марта эзэнд үнэр орсон гэж хэлсэн. 4 хоног болсон тэр булш хүний бодлоор бол боломжгүй байсан. Хэтэрхий оройтсон найдваргүй болсон мэт байл. Гэвч Иесус эзэнт хандан Бурхан аавда залбирсан тэр. Залбирлаараа дамжуулаад тэр өөрийгөө Бурханы хүү гэдгээ илчлэн харуулсан. Тэр эрх мэдлийнхаа дагуу Лазар гараад ир гэж тушаасан. Үхсэн хүн булшин дотроос гарч ирсэн түүхэндээс харагдаж байна. Энэ бол зөвхөн гайхамшиг биш. Энэ бол Иесусийн эрх мэдлийн илчлэл нь байсан. Тэр өөрөө Бурхны хүү олны өмнө илчлэн харуулсан. Сүнслэг утга нь Лазар гэдэг хүн биеэр өгсөн байсан ч харин хүн нүгэл дотор сүнслэгээр өгсөн байдаа гэдгийг бас эндээс бид нар харж байна. Харин Иесусийн дуу хоолой бол өөрчлөлт юм аа. Үхсдэг, амьлуулдаг. Бас харанхуугаас хүмүүсийг гаргадаг. Мөн шин амьдрал өгдөг гэдгийг бид өнөөдөр эснээсээ ойлгож авч байна. Өнөөдөр та бидний дунд эвдэрсэн амьдралтай, унтарсан итгэлтэй хүн байх юм бол хүлээгдсэн тэр хүлэгдсэн байгаа, хүлээсэнд байгаа бүх зүйлсийг
бидний эзэн Иесус сэргээж чаддаг юмаа гэдгийг өнөөдрийн энэхүү сургаалаараа дамжуулан биднэрт урам зориг өгч байна. Ах дүүсээ бид нар итгэлээрээ Иесус Христийг хүч чадал дотор Иесустэй хамтдаа урагшаа амьдрцгаая гэдгийг уриалж байна. Амен. За тэгээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, таны хүчийг магтан дуулъя. Иесус үхлийн хүчийг ялдаг гэдгийг ойлгуулж байгаад баярлалаа. Үгсэн Лазарыг амьлуулсан түүхээс суралцж энэ бол зөвхөн гайхамшиг биш. Энэ бол Иесусийн эрх мэдлийн илчил гэдгийг харуулсанд талархаж байна. Хүн нүгэл дотор сүнслэгээр өгсөн байдаг. Харин Христийн дуу хоолой өгсдгийг амьлуулж ханхуугаас гаргаж шинэ амьдрал өгдгийг ойлгуулж байгаад баярлалаа. Эзэн минь ээ, эвдэрсэн амьдрал, унтарсан итгэл, хүлэгдсэн зүрхийг сэргээж өгөөч. Есүсийн нэрээр амен. Эцэг.